Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодлого ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаны зохицуулагч Цолмон гэдэг эрхэмтэй уулзж байна. Тэгэхээр өнөөдөр бол яг хэвдээ олон түмний санаа бодол бол анхаарч гэдэг юм уу тийм ээ? Санаа бодлоо гаргаж байгаа юм бол өнөөдөр улсын хурлыг тойрсон янз бүрийн хуулиудыг баталсан асуудалтай байж байна. Тэгэхдээ өнөөдөр би нэвтрүүлэгтээ таныг урьсан шалтгаан бол нэгэнт л манай улсын гол эдийн засгийн гол одоо хөдлөх хүч нь уул уурхайлан бол энэ олборлох үйлдвэрийн салбарын эд тод санаачлаг гэдгийг олонний анхаарлыг бас энэ талаарх мэдлэг мэдээлэл хүргэх гэсэн юм аа. 2006 онд Норвеги улсын Осло хотод болсон олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын нэг тийм одоо бараг л дээд хэмжээний уулзалт гэсэн баха. Тэрэнд би анх удаа очиж тэр тухайн нэвтрүүлэг хийжсэн. Монгол улс тэнд одоо нэгдэхэр болсноо тэнд оролцож ирсэн. 2006 одоо бараг 10 жилийн өмнө шүү дээ. Тэгсэн дөнгөж энэ жил манай улсын хурал эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэхүүгүй юу гэдгийг яриад 2 сард. За хэлэлцээ гэд тэгсэн. Тэгээ одоо болтол ерөөсө сураг ажиг тасарсан. Тэг их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт бас урьж одоо олон нийтэд хандаж бас бид эдийн хийж байгаа ажлыг бас танилцуулахын болцоо гаргасан та бүгдэд баярлалаа. Тийм та үнэхээр одоо зөв ярьж байна. 2006 онд бол олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагад нэгдэн нийслэнээ бол Монгол улсын засгийн газар бол тогтоол гаргаж бол дэлхийд Баярт сайхан сайд гэж байсан тэр үү тийм. Тэгээ баярт сайхан сангийн сайд байсан тухайн үед ерөнхий сайдаар бол элбэгдэрж байгаа байсан юм аа. Тэгээ тэр үед бол 2006 онд бол энэ тогтоолыг гаргаад дэлхийд дахинаа бол зарласан. Ер нь дэлхий зарласан эхний 15 орны нэг байсан шүү. Манай улс тухайн үед бол бас энэ шинэлэг энэ засаглалыг сайжруулахын төлөө гарсан энэ санаачлагыг бол бас дэмжсэн одоо дэлхийн эхний 15 орны нэг байсан гэдгийг бас дуртахын зүйтэй. Тэрнээс хойш бараг одоо эх жил одоо 10 жил болох гэж байна. 2006 оны тогтоол бол 1 сард гарсан маа. Тэгэхээр бол ерөөсөө он гараад ерөөсөө анхны одоо тэр тогтоол гэдэг утгаараа бол 10 жил болж байна. Тэгэхээр бол саяхан бол 2015 оны 2 сард бол энэ олборлох эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийг бол улсын хурал хэлэлцэхийг шийдсэн ба. Гэхдээ бол энэ бол 2 дахь одоо юу гэх юм бэ? Өргөн барилт гэж. Өмнө нь бол бас барьсан байсан 2010 онд бариад тэгээ бид бол бас бүтлгүүцсэн байгаа. Тухайн үед бол ил тод байдлын талаар бол бас манай төр засгийн удирдлагын бас мөн компаниудын удирдлагын бас ойлголт бол бас төдийлөн сайн байгаагүй. Энэний бол ач холбогдлыг сайтар бас ойлгохгүй бусад одоо олон зүйлтэй бол хольж хутгаж ингэж бас бид ч гэсэн бас шинэхэн байсан 2010 он. Тэгээ тухайн үед бол өргөн бариад бас олигтой ойлгуулж чадаагүй ингээд тэгээд бол бутсан байгаа. Тэг ингээ 2015 онд шинээр бол энэ хуулийг бол хилцэхээр шийдчихэд ингээ байж байгаа. За тэгтээ ингээ байж байгаа юм байна. Эн чинь тэг хизээ яах энэ үг нь бол одоо их чухал хууль байдаг. Тэгээ энэ бол яг ажгийн та мэдж байна. Тэгээ ер нь бол сая 2000 сая одоо энэ 6 сард бол олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дарга хатагтай clear short манад ирээд явсан. За энэтэй холбогдуулаад манай үндэсний зөвлөл хуралдсан clear short хатагтай ерөнхий сайд сайхан бэлэг гуйтай бол уулзсан. За тэгээ энэ бүх уулзалтын явцад бол манай энэ хууль маань бол их хурлын эдийн засгийн байнгын хорон дээр байгаа. Тэгэхээр эдийн засгийн байнгын хорон дээр бол уян гишүүнтэй ахалсан бол ажлын хэсэг гараад бол ерөнхийдөө ажил бол эхлэлийн байдалтай байгаа. Тэгэхээр энэ дээр бол эдийн засгийн байнгын хорооны удирдлагын зүгээс бол энэ хуулийг бол ойрын үед бол батална гэсэн юм бол чиглэл тийм санааг бол энэ хатагта clear short-од хэлсэн байгаа. Тэгэхээр бол намрын чуулган одоо эхлэмэгц бол энэ одоо ажлыг бол цааш нь урагшлуулж бол энэ талаар бол бас ажил зохион байгуулна байх гэж ингэж найдаж байгаа тий. Найдаж гин гэдэг үгээр л ер нь ажил хариуцж байгаа хүмүүс найдахаас өөр аргагүй болсон юм заримдаа санагдтыг. Би яагаад энийг ингэж яриад байна вэ гэхдээ зэрэг бид нар бүтлгүүцсэн зарим нэг хүний мэдлэг мэдээл бас дутуу эсэнгээ та сая дурдч ба та. Уг нь юмыг ил тод байлгахад тэрэнд мэдлэг шаардлагагүй шүү дээ. Бас тийм амар биш юм байна. Бас ил тод байна гэдэг чинь бас олон зүйлийг бол хамардаг. Ингээ ил тод бүгдийг хилчгээр бол бүх юм зэгцэр чинь зэвэрлэгдэж чинь гэж бас ингэж ойлгож болдгоо юм байна.
нэгдүгээр, хоёрдугаарт энэ бүх зүйлийг бол бас хуулийн хүрээнд оршиж байгаа бол хүчин төгөлдөр хуулийн хүрээнд хийх ёстой. Гэх мэтээр олон хүчин зүйл байдаг юм байна л да. Тэгээ бид бол анх бол эхэлж яхад бол нэлээд тийм миний сая хэлсэн шиг миний хэлсэн шиг санаатай байсан. Тийм ингээд одоо ил тод болохоор бүх юм цэгцрээд бас хүмүүс маань ухамсарлал хариуцлагатай ажиллаад ингээд гих мэтээр ингээд асуудал цэгцрээд бас явдгийн бах гэсэн бас тэгдүү юм байна. Энэ талаар бол нилээдгүй тийм ухамсарлуулах, ойлгуулах, ялангуяа тийм мэдлэгжүүлэх, чадваржуулах энэ асуудал бол туйлын шаардлагатай юм байлээ. Хэдийгээр бол энгийн мөртөө бол бас тийм нэлийн тийм хүндрэлтэй бас тийм амаргүй асуудал юм байлээ гэдэг. Тэр утгаараа бол бас энэ талаар бол бас хуулийг бол нэлээд тийм ултаа сүртэй, нэлээд эмх зэгцтэй, ойлгомжтой тийм хууль гаргах хэрэгтэй байх л гэж ингэж бодож байгаа. За би одоо ингээд таны юм ярихаар доор чинь ингээд соломон О, У, И, Т, Б, С-ийн ажлын албаны зохицуулалт гэсэн байгаа аахгүй. Тэгэхээр би үзэгчдтэй яриад байгаа сэдвийн тухай дахиад нэг жоохон тодруулах гэдэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлаг гэж байгаа. Тэгэхээр энд бол одоо өнөөдөр ил тод байдлахыг оролцоотой талууд байна шүү дээ. Гол оролцогчд. Энэ маань юу илээ? За энэ бол засгийн газар, компани, иргэний нийгэм гэсэн 3 том компани гэдэг маань уулуурхайн уулуурхайн хувийн эвшил төрийн өмчийн компани ялгаа багтуудтай. Тэгээ энэ 3 том оролцогч тал энийг бол хамтран хэрэгжүүлж байгаа. За энийг бол ажлын албан нь бол өдөр тутмын хүрээнд бол ингэж авч явж байгаа. Энэнийг бол ажлыг бол зохион байгуулахад бол үндэсний зөвлөл ажлын хэсэг гэдэг хоёр томоохон бүтэц байгаа. Үндэсний зөвлөлийн нь бол ерөнхий сайд ахалж байгаа, ажлын хэсэг нь бол ерөнхий сайдын ахлах зөвлөх тэргүүлж байгаа. За ингээд 3 тал бол тэгш тэнцүү оролцоотой бол энэ бүтэцэд ажиллаж байгаа. Тухайлбал одоо үндэсний зөвлөлд бол 10 гэдэг одоо засгийн газар бол 10, компани 10, иргэний нийгэм бол 10, ажлын хэсэгт бол 11 гэсэн ийм тэнцүү одоо бүтэцтэй оролцогчдоор оролцож ингэж ажиллаж байгаа. Байнгын биш одоо байнгын ажлын бол манай энэ ажлын алба одоо Дэлхийн банк ерөнхий сайдын ажлын албаны хамтарсан төсөл хэлбэрээр бол ингэ хэрэгжүүлж байгаа. 2007 оноос хойш хэрэгжүүлж ингэж явж байгаа. Тэгээ энэ 2015 он хүртэл ерөнхийдөө ажиллаад ингээ хууль гараад манай энэ ажлын алба бол одоо төсөвт байгууллага болоод одоо энэ төсвийн байгууллага болоод энийг цааш нь авч явах. Ерөнхийдөө ийм одоо чиглэлтэй ажиллаж байгаа. За тэгэхээр би нийгэмд олон нийтийн телевизээр үзэгчдэд энэ тухай ярьж байгааг учир юу гэхээр олон нийт өөрөө иргэд өөрсдөө энэний нэг том оролцогч байна шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нутаг оронд чинь уулуурхайн олборлох салбарлын ямар нэг юм ажиллаж байгаа бол та тэрийг орон нутгатайгаа яаж мөнгө төгрөгөө тохирч байгаа. Тэр байдал чи ямар байгаа гэдгийг хянж явах хэрэгтэй болоод шүү дээ. Энэ яг зүгээр чин судалгаар хэлэхэд өнөөдөр ямар шатанд явж байна гэж та дүгнэх үү? Иргэдийг бол яг томоохон хүрээндээ бол манай иргэний нийгмийн байгууллага, иргэний нийгэм гэсэн утгаараа бол энэ үндэсний зөвлөлийн ажлын хэсэгт бол төлөөж иргэдийг бол ажиллаж байгаа. Гэхдээ бол бас компани засгийн хэн ч гэсэн бас иргэн гэдэг утгаараа бас төлөөлөх бүрэн болцоотой. Жишээл одоо Эрдэнэтийн манай зарим нэг идэвхтэй гишүүд бол нэг болохоор үндэсний зөвлөлийн гишүүн болоод нэг болохоор иргэнээ төлөөлөөд ингэ явдаг тийм практик бол амьдрал дээр байдаг. Тэгэхээр бол энэ альва уул уурхай олборлох үйлдвэрлэлийн төслийг орон нутагт хэрэгжүүлж эхлэхэд бол энэ орон нутгийн иргэд бол нутгийн удирдлага бол энэ талаар бол мэдлэгтэй байх хэрэгтэй. Өнөөг болтол бол энэ талаар ер нь маш мэдлэг бол хомс байсан. Энэ ил тод байдлын хүрээнд бол яг уу компани юу төлсөн, засаг юу хүлээж авсан, тэр хоёр хоорондоо зөрүүтэй зөрүүгүй гэдгийг бол ингээ ил тод болгож ирсэн. Сүүлийн үед бол энэс гадна бол тухайн орон нутагт хэрэгжиж байгаа төсөл ямар тусгай зөвшөөрлийн дагуу юм. Энэ тусгай зөвшөөрөл хизээ хүнд олгогдсон, хэдэн жилийн хугацаатай ямар төлбөр төлөгдсөн, юу хайгаад байгаа. Гэх мэтээр ингээд бүх тэр талын мэдээллийг бол ил тод болгож байгаа. Гэхдээ бол яг кадастрын одоогийн нөгөө ашигт малтмын газар дээр хийгдэж байгаа кадастрын хүрээнд бол ерөнхийдөө бол энэ бол ил тод болоод байгаа. Гагцүүд тухайн тусгай зөвшөөрөл чухамдаа тэр компанид яагаад олгогдсон те ямар шалгуураар
яаж олгогдсон гэдгийг нь бол бас тодорхойгүй. Нөгөө талдаа бол хэрвээ тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол та бол орон нутгатаа бол гэрээ байгуулах ёстой. Орон нутгийг бол хөгжүүлэхэд бол дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн ашигт малтлалын хуулийн 42.1 гэж юм заалтын дагуу ингэж ажиллах ёстой. Тэгэхээр тэр тохиолдолд бол яалтчгүй манай тусгай зөвшөөрөл эзэмшигч нар бол орон нутагт бол очиод юу хийх гэдэг яах гэдэг байгааг бол танилцуулах хэрэгтэй. За энэ нэг тулгымцсан асуудал тийм энэ бол нэг томоохон тулгымцсан асуудал байна. Энэ хүрээнд бол бид бол олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын бол сайжруулах хүрээнд бол 2012 оны засгийн газрын тогтоол 222 дугаар тогтоол гэж тэрний хүрээнд бол орон нутагт бид аймагт бол дэд зөвлөл, суманд бол салбар зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Гэхдээ яг одоогийн байдлын нийтдээ биш одоо эхлэлийн байдалд өөрөөр хэлбэл одоо манай 330 гаруй сумдаас бол ойролцоогоор 100 гаруй сум бол одоо уул уурхай бүхий гэж тооцогдож болохоор бол ийм тооцоо байдгийм байлаа. Тэгэхээр бол энэний дагуу бид бол яг энэ тогтоолын дагуу 100 гаруй сумдад бол байгуулах ёстой. Одоогийн байдлаар 7-8 сумдад л байгуулад ингээ 2012 оноос одоо 15 он хүртэл одоо иймэрхүү ажилтад явж байгаа. Бидний хувьд бол энэ бол бас шууд одоо байгуулъя гэдэг ингээ байгуулах бас тэг хамаагүй гэж бас байгуулж болохгүй. Яг гэвэл тухайн салбар одоо жишээлбэл сумын салбар зөвлөлд бол төлөөлөл иргэдийн хэн төлөөлөх юм бэ? Багийн дарга төлөөлөх юм уу? Идэвхтэй иргэд төлөөлөх юм уу? Яах ингэ гэх мэтэр бас тодорхойгүй энэ талаар бол бас иргэдээ чадахжуулах иргэд маань мэдчихэж энэ бүтцийг авахгүй бол зүгээр нэг орчоо тэгээ сүлд нь хүний амаар тэдний одоо дарамтнд явдаг ч юм уу яадаг чинь гэх мэтэр янз бүрийн сөрөг үр дагавар гарч болцсохгүй тийм учраас бол бас энийг бол анханаас нь нухацтай ингэж ажиллаж байгаа. Зүгээр аймгийн хувьд бол орхон дархан уул аймагуд бол дэд зөвлөл байгуулагдаагүй үдий болтол явж байгаа. Зүгээр саяын дурдсан 2 аймгийн бол удирдлага бол юу гэж хэлдэгхээр бид байгуулнаа л гэдэг. Тэгээ өнөөг болтол бол байгуулъя гэж. Бусад аймагуудад бол харьцангуй бол бас гайгүй. Ялангуяа Дорнот Төв аймагуд, Баян хонгор аймаг, эдгээр аймагуд бол ховд байдаг. Эдгээр аймагуд бол нэлээ энэ талаар бол нэлээ идэвхтэй ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл сэлэнг байгаа уучлаар сэлэнгээ мартсан байна тий. Тэгээ энэ аймагуудад бол одоо ямар уул уурхайн төсөл хэрэгжих гээд байна, хэрэгжиж байна. Энэ талаар бид нэр ямар орлого хүлээн авч байна. Гэх мэтээр ямар хандив дэмжлэг авч байна. Гэх мэтээр манай дэд зөвлөлд бол ажиллаж байгаа. За энэ бол ямар ч байсан хууль нь гараагүй ч гэсэн нэг тийм хөлтэй болгох гэх тийм ээ. Зүтгээ та бүхний ажлын юм байж. Би одоо зүгээр шууд л нэг юм асууя. Гэтэл биш дээ. Энэ тэр байгуулсан байгууллагаагүйс шалтгааллахгүйгээр ерөөсөө нийтлэг байдаг юм гэвэл компани одоо уул уурхайн томоохон компаниуд бид нар одоо төсөвт чинь тэдэн төгрөг өгсөн орон нутагт чинь танаа аймагт тэдэн төгрөг өгсөн тэгэж хандуулсан тийм арга хэмжээг чинь зохион байгуулсан гэдэг нэг юу гаргацдаг. Гэтэл нөгөө орлогынх нь юу болохоор зөрүүтэй юу гэдэг лээ төлбөр орлогын зөрүүтэй байдал байсаар байгаагийн учир юу вэ? Энийг аль нь шалгах хэрэгтэй? Мэргэжлийн хяналт уу? Одоо аудит уу? Эсвэл одоо тэр ямар нэг байдлаар алга болчиход байгаа учраас авилгатай тэмцэх газар тэр албан тушаалтантай хэн бэ? Тий. Энэ бол манай анхнаасаа л 2006 оноос хойш анх тайлан гаргахтал одоо компани төлбөр засгийн газрын орлогыг хооронд л ингээд тулган баталгаажуулалт тэгтэл зөрөө гараад л яваад. Яг анхандаа бол өндөр байсан сүүлийн үед бол үнэхээр багассан. Энийг бол аудиторууд хийж байгаа. Мэргэжлийн байгууллага, аудитор ирэх бүхий, аудитор үйлчлэгээ үзүүлэх ирэх бүхий сангийн яамнаас бол ирэх авсан ийм байгууллага. Нөгөө талдаа бол олон улсын нэр хүнд бүхий аудиторын байгууллагын хамтарсан ийм зүйл хийгдэж байгаа. За тэгээ эдгээр маань ингээд жилд нэг удаа томоохон компаниудын энэ дан суулгыг бол аваад үзээд тулгаад тэгээд ингээд таарч байна, нийцж байна. Энэ зөрүүтэй байна гэдэг ингээд ихэвчлэн бол хандив дэмжлэг дээр бол зөрүү бол их гардаг. Тэгээд дараа нь бол энэ холбогдох байгууллагуудаас бол тайлбар авдаг. Одоо холбогдох жишээл одоо тэр аймгийн тэр сумын одоо цагдаагийн хэлтсч гэдэг юм уу. Гэх мэтэр ингээд нэг 69 авцсан ч гэдэг юм уу ингээд хандивлцсан гэл эсвэл наадам гэл ингээд гараад ирдэг юм л да. Тэгээд тухайн зарим байгууллагууд нь бол хариугаа өгдөг авсан үнэн. Зарим нь бол огт хариу өгдөг. Ингээ бид бол холбогдох үндэсний зөвлөлөөр оруулаад ингээ батлуулаад сонсгоод ингээ тайлбарлуулаад таниулаад тэгээ холбогдох байгууллагуудад саяын таны дурдсан мэргэжлийн хяналтын газар ч юм уу үндэсний аудитын газар ч юм уу эсвэл авилгатай тэмцэх газарт бол ийм байна гэдгийг одоо тавихаар асуудлыг тавихаар бол эдгээр маань бол бидний одоо хариуцах асуудал биш байна.
энэ одоо ингэж тавигдах ёсгүй, энэ бол буруу байна гэдэг юм. Тиймэрхүү байдалтай ерөнхийдөө нэлээд ингэж эзэнгүүдүүлээд ингээ орхиж байгаа тийм тал байгаа. Нэг тийм хэсэг зүйл зүгээр үндэсний аудитын газрын хувьд бол яг төрийн өмчтэй холбоотой, төрийн өмчийн компанитай холбоотой асуудлаар бол бид бол шалгалт шүүлэг явуулж болох юм а гэдэг талаар бол ингэж хэлдэг. Зүгээр тэр нь бол хайцсангуйгаа айгүй гол нь бол хувийн компани байдаг. Тийм учраас бол нэг тиймэрхүү ийм хаягдмал байдал, эзэнгүүдэлсэн байдал бол байгаа. Тийм учраас энэ сайн дурдсан хуулийн хүрээнд бол манайд эрдэс баялагын салбарын ил тод байдлын тухай хуулийн хүрээнд бол энэ асуудлыг шийдэхгүй бол ингээд салбарын хуулиар өөрөөхөөр ингээд зохицуулагддаг. Тэрмийг бид бас гаднаас нь хүчээр бас хамаагүй бас ингэж хэрэгжүүлж бас болохгүй. Тэгээ одоо энэ хуулиараа шийдэх гээд л одоо хүлээгээл ингээд байж байгаа. Нөгөө талдаа бас зарим нэг зөрүү бол бас нэг хэсэг зөрүү бол нөгөө тухайн нягтлан бодохын зарчим гэж байдаг л да. Одоо акрел зарчим, бэлэн мөнгөний зарчим гэж байгаа. Тэрний байдлаар бол бас тухайн одоо зардал, тухайн орлого, тухайн одоо төлбөрийг бол бас тухайн одоо саяын зарчмуудаар бүртгэснээс болж бол ингэж зөрүү гардаг тал байгаа. Тэрийг бол аудитор ялгаас алгаад өгчөж байгаа. Он дамжсан юмнууд байгаа. За 3 дугаарт нь бол энэ татвар хоорондын сутгал гэж. Татвар хоорондын сутгалыг бас энэнийг бол буруу зөрүү нь бол аудитор бол хэлдэг. Гэхдээ бол татварын сутгалыг бол ерөнхийдөө бол манай татварын байцаагч нар хийж байгаа. Тэгэхээр бол тухайн сутгалыг бол хийх тэр журам нь бол жоохон ойлгомжгүй байдаг. Ингээд асуудал гараал байгаа. Энийг чинь би яагаад ингэж асуугаад гэхэлээ бид нар чи одоо манай гол салбар бол уул уурхай гिचж байгаа. Тэгээд одоо манай төсөн мөнгө одоо бид нар маш том хямралд орж байна гэж яриад байдаг. Гэхдээ ингээд тэр уул уурхайн одоо 1800 компани лицензтэй байна гэж шүү дээ тийм ээ орон нутагт. Ерөөсөө л одоо тэдний чинь мөнгө зөв тооцогдож ирэхгүй чинь энэ улсын төсвийн орлого чинь зөв юм уу буруу юм уу гэдэгт бодоход хүргээд байгаа юм шүү. Тэгээ бидний хувьд айгүй эргэлзээ төрж байгаа. Аудитор ч гэсэн хэлж байгаа. Энэ одоо ойролцоогоор 2 их 80 төгрөг юм уу да. Одоо хамгийн сайнаар тооцох юм бол их 80 төгрөг бол одоо олборлох салбараас одоо улсын төсвөд урсгал орлогод бол орж байгаа. Ойролцоогоор нэг 40 сайн жилдээ нэг 40 орчим хувийг баг бүрдүүлж байгаа. Тэр их мөнгө байгаа. Тэгэхээр энэ мөнгийг бас цаана нь бол одоо тооцогдоогүй те яг төлөх ёстой юм төлөгдөж үү төлөгдөөгүй гэдэг тэр нарийн ширээ юмнууд бас хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ хууль бол одоо зайлшгүй хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай л байна. Тэгээд энийг 2 сард хэлэлцнэ гэж хэлэлцэхүү үгүй юу гэдгийг нэг шийдсэн болчоод одоо ингээд энэ ихлээр за яг та ажил алба хариуцж байгаа хүний хувьд бол та их хурлын гишүүд их хурл руу ч юм уу их хурлын гишүүд рүү хандаж нэг юм хэлэх байх. Би бол энийг хамгийн чухал энэ улсын төсвийнхаа орлогыг зөв зүйтэй ядчил тооцоолох чухал хуулийг ингээд хойш тавиад байгаа юм л гэж дүгнэх гээд. Харин энэ бол энэ хуулийг гаргаснаар бол одоо уул уурхай яамнаас сүүлийн 12 оноос хойш орсон улсын хурд өргөн барьсан нэлээд олон хуулиас баг ганцаараа үлдчихэд байгаа хууль шүү. Бус ашигт малтын тухай хууль, газрын тод байдлахыг хүсэхгүй байгаа бас газрын тосны хууль, ашигт малт түгээмэл дархацтай хууль мөл гэх ингээд ерөөсөө нэлээдгүй олон хууль өргөн барьсан. Одоо 2025 он хүртэл төрөөс баримтлах, эрдэс баялагын салбар төрөөс баримтлах бодлого баримтлах гэх мэт эдгээр бол ерөнхийдөө одоо ерөөсөө яг засгийн газраас уул уурхайгаас өргөн барьчаад уул уурхай яамнаас өргөн барьсан одоо ганц хууль ер нь батлагдаагүй үлдчихээд одоо 2016 он болох гэж байгаа. Энэ хууль бол одоо манай хууль юм байна. Тий одоо эрдэс баялагын салбар хэлтад байна. Тэгэхээр энэ дээр бол манай их хурлын гишүүд бол бас арай нааштай хандах бахаал гэж ингэж ойлгож яг үжил баримтлалын хувьд бол бас жоохон зөрүүтэй одоо ойлголтын зөрүүнүүд бол байгаа. Тэгэхээр тэрийг бол бид бол бас семинар зохион байгуулах зэргээр бол тийм ойлголтын зөрүүгийн тухай яриа. Ойлголтын зөрүү юун дээр байна гэдгийг бол ингэж ярьж илээ шүү дээ. Нэг бол их хурлын гишүүд бол та нар ерөөсөө энэ хувийн хвшил баялаг бүтээж байгаа энэ уул уурхайн компаниудыг дарамтлах гэдэг юу юм? Энэ олон тайлан тооцоог юу гэж гаргах ингэж байгаа. Нөгөө хэсэг нь болохоор бүр тэр байтугай ил тод байх хэвээр бүх орлого зарлагаа бичих хэвээр гэдэг. Тэг ингээд өнөөдөр бид нэр бүх юмд хандж байгаа хандлага маань ийм туйлширчаад байна. Тэр энийг дунд нь нэг учир начраа олдоод энэ сонгуулиас өмнө энэ жилийн хугацаанд яах найдвар байна. Найдвар бол хизээч байдаг гэж тийм ээ. Тэгэхээр бол юу бол яг тэр ихний хувьд бол яг компани үйл ажиллагаа нэг тийм тал биелдэг. Жишээл одоо жижигхэн компанийн хувьд бол харьцангуй гайгүй. Жижиг томоохон Монгол Рос Цветмед, Эрдэнэт зэрэг
томоохон тим компанийн хувьд бол энэ олборлох үйлдвэрлэлт одоо байдлын санаачлалын тайлан гаргахад бол манай жилийн одоо тайлан баланстай тэнцвүүц хэмжээний ажил болох гэж байна гэж гомдол тавьдаг тал байсан. Хуучин одоо бол бид цахимаар тайлагнуулж байгаа. Тэгэхээр бол одоо ингээ 2015 оны 1 сарын 1-ээс эхлээд бид бол цахимаар тайлагнуулж байгаа. Энэ тайлагнуулах ажлыг бол аль болох хялбаршуулах, хөнгөн болгох, дарамтгүй болгох. Яг гарч байгаа мэдээлэл бол нэмэгдэнэ. Гэхдээ бол цахимаар гаргана. Гэх мэтээр одоо ингэж аль болохын асуудлыг бол бас одоо хэрэглэгчд ээлтэй байдлаар одоо хэрэгжүүлэх зохицуулах талаар бол манай үндэсний зөвлөл ажлын хэсэг, ажлын албанс бол хангалттай хамтарч ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр бол эхний юуны хувьд бол эхний одоо шалтгааны хувьд бол тим юу биш. Тэр бол одоо компаниуд дарамтлуулаад тэр дэргүй өөрөө бол хүчин чадалтай компаниуд хилтэй бол хилтэй, мэрэгжлийн хүнтэй бол мэрэгжлийн хүнтэй. Энэ дээр бол нэг тим тэгээд жилдээ ганцудаа гаргаж байгаа. Тийм юм ба. Энэ үн яг хавьда эн чинь нөгөө нэг нийгмийн хариуцлагатай байх, өөрийнхөө компани талаар эерэг имиж үүсгэх гэдэг чинь том юмны нэг шүү дээ. Ер нь компаниуд энэ танаа юунд өөрсдийнхөө имийг гаргаж өгөх, хүчин чармаалт гаргаж тайлангаа тавьдаг энэ юм руу шилжиж байна уу? Тийм ер нь бол бид нар байнга сургалт явуулж байгаа шүү дээ. Жилд одоо дор хаяад 2 удаа бол тийм сургалт явуулж байгаа. Компанийн удирдлага санхүү нягтлан бодох нарыг өрөөд гэтэл бас нягтлан бодоход нэг өөрчлөгдөж байна. Байнга нөгөө талаас бол нэг нягтлан бодох бол 4 5 6 10 компани нягтлан бодохыг хийж байна. Жишээлбэл амьдрал дээр бол тийм байдаг. Яг манай Монгол орны хувьд бол үнэхээр чадах бол хүний одоо хүн хүчний болцоо бол муу л хонс тийм учраас гих мэтэр тийм сонин юмнууд гарч байна. Хоёрдугаарт бол хамгийн чухал юм бол манай энэ компаниуд бол ил тод байдлынхаа тайлан гаргаснаар бол нэг талын бол томоохон сурталчилгаагаа хийж байгаа шүү дээ. Үнгүүгээр баг одоо юу хийж байгаагаа бол одоо олон түмэнд аймагт нь сумд нь улс нийтэд бол гадаадад хүртэл энийг бол ингээд танилцуулж байгаа. Тэгэхээр бол энэ бол тухайн компани үйл ажиллагаа тэдний манай тэр компаниудын одоо сайн засаглалын бас нэг томоохон илрэл болох юм л да. Тэгэхээр бол энийг бол ер нь сүүлийн үед ойлгоод сая хэллээ 5800 компаниуд ер нь тайлангаа гаргасан шүү дээ. Ер нь бас энэ бол бас манай компаниудын бас зүтгэл. Энийг нэг талаас тийм. Нэг тал. Нөгөө талаас бид нэр тэгвэл гаргаад байгаа юм ин харахгүй ээжээж хардаад байгаа тохиолдол бас байгааг би энд дурдах гэдэг. Ягаад гэвэл тэр улсын хурлаар энэ эрдэнэ соёлын салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж байгаа үед бол улсын их хурлын зарим гишүүдийн төрийн та битээр ярьжсэн тийм ээ. Хардаад ягаад одоо та сая Дэлхийн банкнаас манай ажлын алба санхүүждэг манай улсыг одоо бас энэ уул уурхаан том гол салбар нь учраас энэ санаачлагад нэгдсэн гэдэг ингээр танай одоо энэ санаачлагын дарга ирээ явсан гэхээр одоо биднэрт нэг ийм хардталт яваад байна шүү дээ. Энэ юу нэг захиалгаар энэ Монгол улсыг явуулаад энэ гэдэг шиг тийм юм гаргаад ирсэн шүү дээ. Тэгэхээр та энийг юу гэж тайлбарлах вэ? Тэгээ энэ бол олон улсын санаачлах. Энэ бол дэлхийн санаачлах. Энийг бол энэ манай Монгол бодоод олцсон юм биш. Энэ бол одоо юу гэдэг юм те одоо дэлхийн санаачлах дэлхийн технараа бол энэ засаглалын талаар энэ орлогын талаар бол бас санаа зовноод энийг бол хэлж буруу гараар орчод идэг гэдэг туршлага байгаа учраас тийм ээ 1980 90-ад онд бол энэ асуудал бол маш хүнд байсан. Тэгээд ингээ шин 100 гарсан. Шин 100 гараа 2003 онд бол одоо энийг бол Тони Блэр одоо олон улсын одоо бас шахалтаар бас энийг бол дэлхийн технаа зарласан баг. Тэгэхээр бол манай улс бол энийг бол ойлгоод ач холбогдлыг ойлгоод бол нэгдсэн баг. Нөгөө талдаа бол энэ 2008 оны нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаас бол бүх гишүүн орнуудад бол одоо авирайлсан байгаа. Энийг бол та нар хэрэгжүүлээч. Энэ бол танаа одоо улсын одоо засаглалыг бол дэмжсэн хөрөнгө оруулалтыг бол дэмжсэн шудраг өрсөлдөх тэр нөхцөлийн болцоог бий болгосон ийм зүйл шүү. Ингээ та энийг дэмжиж яваач гэдгийг ингээ хэрэгжүүлэхийг санал болгосон байна. Тэрний дагуу явж байгаа. Тэгэхээр бол энд бол хамгийн сүүлд бол Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц гэсэн томоохон орнууд яг өнөө хүртэл бол жоохон тийм шүүмжил явж ирсэн л да. Энэ бол зүгээр хөгжиж байгаа орнуудыг одоо дарамтлах гэсэн ч гэдэг юм уу хөгжиж байгаа орнуудын хамгийн юмыг мэдэх гэсэн шинэ колоничлалын одоо бодлого явж байгаа энэ шүүмжилж ирсэн. Тэр бол тийм биш юм аа. Яг гэвэл одоо энд бол Норвеги, Перу,
Австралийн одоо зарим нэг холбооны улсууд гэх мэтээр Индонез гэх мэтийн дэлхийн томоохон ийм орнууд бол бас уул уурхай газрын бас байгалийн одоо томоохон үйлдвэрлэгч нар оролцоод ирж байгаа юм л да. Тэгэхээр бол Яалтчгүй бол бас тийм биш юм а гэдгийг бол дэлхийн нийтэд бол харуулж байгаа. Тэгэхээр бол би бол энэ асуултанд бол ингэж хариулах ёстой болов уу гэж бодож байна. За одоо та бүдээр хууль гаргах ёстой төр засгийн зүгээс тийм ээ. Компанийн зүгээс бас ч тийм ч их өөрсдөө хүчин чармаалт гаргахгүй байгаа тухай ярьчлаа. За тэгвэл одоо иргэний нийгэм олон нийтийн төлөөлөл энэ иргэний нийгэм олон нийтийн төлөөлөл бол маш чухал. Энийг бол анханаас нь бол эхлүүлэхэд энийг бол санаачлагыг бол хэрэгжүүлж эхлэхэд бол томоохон үүрэг гүйцэтгэж одоо ч гэсэн гүйцэтгэж байгаа. Тэгэхээр энэ бол цааш нь бол энийг бол томоохон хүчин зүтгэл бол гаргаж байгаа ийм байгууллага. Тэгэхээр энийг бол цааш нь бол чадахжуулах нэгдүгээрт бол иргэний нийгмийн байгууллагуудад чадахжуулах, хоёрдугаарт бол иргэддээ бол энэ талын мэдээллийг өгөх. Мэдээллийг бол одоо зүгээр нэг ном одоо юу гэдэг нь телевиз гэх мэтэр тийм уламжлалт аргаар биш бас одоо энэ сүүлийн үеийн социал одоо энэ сүлжээ одоо Facebook, Twitter гэдэг гэх мэтэр одоо бол бид нар бол нөгөө өрн телефоны нөгөө мессежийг хүртэл ашиглаж байна л да. Тийм одоо компаниудыг одоо тайлан гаргаач гэдгийг бол мессеж явуулж одоо тэрэн шиг бол иргэдэд бас тухайн одоо сумын иргэдэд, аймгийн иргэдэд одоо танаа дээр ийм явах гэж байна шүү гэдгийг бас ингэж мэдээлэлээр яг тэгсэн мэддэг хүмүүс хүнтэй бол одоо арай өөрөөр арай одоо ижил тэнцвүүц одоо тийм байдлаар бол ярина гэж ингэж ойлгоод байгаа. Тиймээс бол юм мэддгүү гол нь бол бид нар бол мэддгүүгээсээ л алддаг болохоос мэддэг бол харьцангуй гайгүй болоо гэж. Би энийг асууад байгаа учир нь өнөөдөр бид нар иргэний нийгмийн их олон янзаар л хувааж ойлгох хэрэгтэй болоод байна л да. Нэг нь бол үнэхээр мэдээлэлтэйгээр оролцож байгаа тал байна. Нөгөөдөл нь бол дэндүү туйлширч одоо ялангуяа олборлох салбар дээр бол одоо одоо гашуун туршлага байна шүү дээ бид нар. Тэгэхээр энэ олон иргэний нийгмүүдтэй энэ ил тод байдлын энэ санаачлагын хүрээнд одоо юу гэдэг юм бэ? Ерөөсөө энэ ил тод байдлын санаачлагын ил тод байхын утга учир гэдэг чинь ерөөсөө хар үгээр хэлэх юм бол хил амаа л олдсох асуудлын тухай яриад байна шүү дээ. Үнэхээр одоо хил амаа олдсоход бас хэцүү шалтгаан чухам юунд байна? Янз бүрийн байна өө тий. Энд дээр бол сонирхлын зөрчлүүд бол байна. Жишээл одоо ноён уул дээр одоо ноён уулын асуудал дээр бол одоо бид нар 6 сар ихээр бол мандал сум дээр бол хойд бүсийн чуулганы зохион байгуулсан л да. Тэгээд энэ дээр бол эсрэгээр мандал сумынхын эсрэгээр бидний эсрэг одоо өөрөөр ил тод байдлын эсрэг томоохон компани лобби явж гин гэсэн маягтай манай хурлыг өмүүлэх маягтай тий одоо манай одоо бид хэдийг хардаад эсвэл ойлголцсон л доо ойлголцсон. Гэхдээ энэ бол бас тийм сонирхол явж явах шиг байна. Өөрөөр хэлбэл одоо тухайн одоо ноён уулыг нэг хэсэг нь бол одоо юу гэдгийг одоо эзэмшүүлэхгүй олборлуулахгүй эсвэл тэр одоо нутгийн иргэд олборлон ч гэдэг юм иймэрхүү янз бүрийн тийм урсгал сонирхол байна уу гэж ингэж бид нар ажигласан. Тэрнийхээ үр дүнд бол амьдрал дээр нэг иймэрхүү зөрчил маргаан бол гарч ийн үү гэж. Тэр утгаараа бол ингээ бусад одоо ингээд энэ тэнд одоо бид бол явдаг л да тий одоо тэгэл хурлаа хийгээл зохион байгуул одоо 9 сард бол сайн шандад өмнөд бүсийн бол олборлох үйлдвэрлэл тод байдлын санаачлагын хурлыг бол зохион байгуул. Тэгээд энэ дээр бол жишээлбэл одоо манайхан нинжа гэж ярьдаг да одоо хуваарь ашигт малтмал олборлогч одоо хаамаа гэж ингэ ярьдаг. Тэгэхээр эдгээр ингээд яриад ингэ яхад бол эднээсийг зохицуулж өгөөч гэдэг нутгийн удирдлага нутгийн иргэд бол биднээс ингээ сонирхлын бас нэг өөр нэг юм явдаг. Жишээл одоо манай одоо энэ үйл ажиллагааг бол өөр чиглэл рүү явуулах гэсэн ч гэдэг юм уу явуулах нь зүйтэй ч гэдэг юм уу гэх мэт ингээ сонирхол бол янз бүр байдаг. Тэрийгэ уламжлаад бол янз бүрийн ийм санаа оноо маргаан бол байдаг л да. Гэхдээ бол гол нь бол бид бол ажиллаа зөв ойлгуулж тэр одоо ийм юм аа ийм учиртай юм аа гэдгийг л зөв ойлгуулах нь ёстой. Тэгээд дөрөвний тэр зөв мандал сумны хувьд бол бид яг зөв ойлголцож чадсан. Тэр ч утгаараа манай тэр хойд бүсийн чуулган бол нэлээд амжилттай болж сүлдээ мэдээлэл үргэлжлээ сүлдээ болоод мандал сумынхан бол олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагын салбар зөвлөлийг бол байгуулна гэдгийг бол ингэж олон нийтийн өмнө бол ам өгч ингэж бид бол ингэж хурлуултарсан байгаа. Та сая тэр нинжа буюу хуваарь ашигт малтмал олборлогчдын хаамаа гэж
хүмүүсийн тухай яриад өнгөрлөөд энэ одоо бид нар ч одоо уул уурхай юу гэдэг эн чинь ийм дэлхийн томоохон хэмжээний ил тод байдлын санаачлагад нэгдчихэд 10 жил өнгөрчөөд хахад одоо хотол бид нэр энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь та зүгээр энэ тал дээр энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хувийнхаа үзэл бодлыг хуваалцаж болох уу? Энэ одоо юу болчиход байна? Энэ бол яалтчгүй одоо хөдөө орон нутагт бол нөгөө хэдэн жил дараалсан гамшиг зуд гэдэг нэрний малгүй болсон иргэд ингээд нэг хэсэг нь бол үнэхээр ажилгүй болсон. Ингээд тэд бол амьдрахын эрхээр бол нэг хэсэг нь явсан. Нөгөө хэсэг нь болохоор үнэхээр одоо ашиг олъё гэж явсан. Ингээд нэг бас нэг хэсэг байгаа. Гурав дахь нь бол тэднээсээс бол ажиллаж байгаа тэр улсууд дээр бол одоо тэднээсээс ашиг олох гэсэн хэсэг ингээд энэ нэлээд олон юмны л одоо сонирхлын үзүүр дээр л бол явж байгаа. Гэхдээ энийг одоо яаж шийдэх ёстой. Энийг бол одоо нөгөө журам гаргаад одоо ингээд бас нэг том төсөл ажилласан. Тий, ажиллаад байгаа Швейцарын хамтын ажиллагаа нийгэмлэгээс ингээд ажиллаж байгаа. Энэ талаар бол оролдож л байгаа. Тэгэхээр энийг бол цаг одоо юу гэдгийг одоо цаг харуулах байх гэж бодож байна. Тэрнээс нийгмөр бол шийдэгдэхгүй байхаа. Энэ айгүй төвхтэй асуудал өөрөө хоёрт бол нэлээд алс бөглөө газар ихэнх нь байдаг. Хүний нүднээс хол очиход хэцүү. За тэгээд очиж хяналт шалгалт тавихад бол айгүй хэцүү төвхтэй буруу зүрүү зам зааж хөсгсүүлээд айгүй шалгалт техник бол төөрүүлдэг. Гэх мэтээр олон зүйл юм байдаг юм байл л дээ. Тийм учраас бол энийг бол одоо яг л хамтын хүчээр л орон нутгийг тэр одоо болдог бол одоо бидний тэг яриад байгаа тэр салбар зүйл байна. Тэр сумын салбар зүйл. Тэн дээр бол энийг бол хамтран шийдэх талаар бол бас ярилцах хэрэгтэй юм шиг. Тэгжээж ярилцаж зөвлөдөж шийдэн. Тэрнээс бол 3 тишээ 4 тишээ хараад байх юм хизээ шийдэх. Харин би одоо ингээл үе нэг яг энэ асуудлаар сэтгэл зовнил ингээл ярилцлагад оруулах юм. Тэгэл байдал хэвээрээ. Одоо тэр ноён уул дээр бужигнж байгаа одоо мэдгүй би зураг л харсан хүн. Үнэхээр сэтгэл өдмөрлөн байгаад байна шүү дээ. Тийм. Айгүй хэцүү. Тэгээ олон аавын хүүхд одоо ингээл ээжийн нар одоо ингээл одоо тэр шороон дундтай тэгэл гутгалдаа тэгээд ингээд үнэхээр нүд талтарман хэсэг бол байдаг л да. Гэхдээ үнэхээр одоо энийг бол тэгжиж ярьж зөвлөдөж ойлгоцчихж л шийдэх ёстой. Өөрөөр бол тэр одоо юу гэдгийг зарим нь бол цагдаагийн хүчээр тараалаад гэдгийг эргээл очиж байгаа юм чинь. Тэгээд яг л тэр газар нь бол бэлэн одоо юу гэдэг зам харгуугаа мэддэг. Өөрсдөө нутгийн хүмүүс голцоо тэгэл ингээл яваад аяг төвхтэй. Тийм учраас бол энийг бол тэгжил харилцсан ойлголцол итгэлцэл зөвсөлтшлийн замаар л шийдэх ёстой. Өөрөөр арга байхгүй л гэж байна. Журам бол байх ёстой. Тэр харин хуулийн хувьд бол маргаантай манай ялангуяа геологчд маань бол энэ тал дээр бол нэлээд тийм эмзэг ханддаг тий. Яагаад энийг дэмжиж байна. Ингэж болохгүй. Энийг бол таслан зогсоох ёстой гэж ингэж манай геологийн мэрэгжлийнхэн бол харин хэлээд идэг тий. Тэгээ яг нөгөө хүний эрхтэл тасаа тэр нөгөө төслийн юутай ярьж хахад бол энэ одоо хаа газар юм байсан энийг ингээд зохицуулдаг. Тэгээ би энэ бүхнийг ингээд одоо битээр ярианы дараагийн хэсэг рүү орж ин л да. Ингээд яриад байгаагийн учир юу гэвэл одоо энэ ил тод байдлын санаачлагыг энэ ил тод байж уул уурхайн салбар өөрөө ил тод байж амжилттай явж байгаа жишээг бид нэр одоо олон танд нэлээд сайн үзүүлж харуулмаар байх юм. Одоо бидний ганц ярьдаг юм Африк шиг болох гэж байна. Бид нар Африк ганцхан муу жишээ яриад байгаа байхгүй. Тэгвэл энийг ингэж яваад сайн жишээг баг хүргээд ах шиг санагдаад байхын тань тэг санагдав. Тийм үнэ. Бид нь бол манай Монгол улсын хувьд бол бас яг боломжийн одоо энэ дэлхийн 48 орн хэрэгжүүлж байгаа. Тэд дотор бол бид нар бол нэлээ тэргүүлэх одоо боломжийн гэж ингэж үнэлэгддэг ийм улс л да. Яг манай улс бол өөрөө их нээлттэй сайхан орн. Тийм учраас бол энэ асуудлыг бол аливаа асуудлыг бол шинэлэг зүйлийг бол хөгжүүлэхэд бас их сайхан юм орн. Тийм учраас бол тэр утгаараа бол бид нар хүлээн зөвшөөрөгддөг юм шиг байна. Зүгээр яг хийж байгаа ажил маань үр дүнтэй байна уу гэдэг маань л жоохон тийм асуудалтай байдаг. Хүнд хүрч гэнэ үү, тэр асуудлыг шийдэж гэнэ үгүй юу гэдгийг бол тэн дээр бол жоохон одоо юу гэдэг юм дэ бас асуудал бэрхшээл бол байдаг. Зүгээр олон улсын төвшөнд бол одоо хөрш зэрэгэлдээ Казахстан байна. Казахстан бол нэлээд бол гайгүй одоо энэ талаар бол нэлээд одоо амжилттай ажиллаж байна гэж ойлгож байна. Филиппин улс бол бас энэ тал дээр бол нэлээд олборлох үйлдвэрлэлийн тод байдлын санаачлагаар нэлээд амжилт гаргаж байна гэж ингэж байна. Филиппин ч бас их том улс шүү дээ. 100 гаруй сая хүнтэй. Тэгээд үг хэлээ олцож байна. Тэр олон жижиг арлууд байгаа. Тэр олон жижиг арал болгон дээр ингээд эзэнгүй байдаг ч шүү дээ. Тэгээ уул уурхай байж байгаа. Тэгээ жижиг уул уурхай байж тэгээд тэн дээр бол ингээд ойлголцоод бас юм хийгээд ил тод болоод
маргаантай асуудлаа ерөөсө хүн хүнтэйгээ ярьж суугаад ойлголцол асуудал болчиход байгаа юм шүү. Тий, энэ бол уул нь тийм шүү дээ. Итгэлцлийн юм байна шүү дээ. Бид яагаад ч бид нар олон жилийн турш ерөөсөө л нэг тийм л хуйлал гарчвал бүх юм болчих юм шиг бодоод л ингэж ирсэн маань. Гэтэл эцсийн дүндээ бие биентэйгээ ойлгоц нүдээ харж ярих л асуудал байна. Тий, тэр сэтгэлгээний юм нэлээд юм байх шүү. Бид нар бол бас сэтгэлгээ бас нэг хэдийгээр нээлттэй ч гэсэн нээлттэй орон ч гэсэн сэтгэлгээ маань жоохон урд нийгмийн бас жоохон нилээдгүй тийм уламжлал байдаг юм шиг байна. Тэрэндээ баригдаад идэв те. Тэрэндээ баригдаад тэгээд бас хэдийгээр сайхан санаа байгаа, хэдийгээр одоо эргжүүлэх гэсэн одоо хүсэл эрмэлзэл байгаа ч гэсэн тэгээ бас жоохон ингээд янз бүрийн сонирхол орж ирээд ингээд зөрчилдөөд ингээд байдаг. Тэгэхээр бол тийм учраас бол эхлээд хуулиа гаргаад тэгээ хуулиа дагаад бүгдээрээ тэр хууль дээдлэх ёсны одоо жам дагуу бол одоо ингэж ажиллах хэрэгтэй юм уу гэж ингэж л харж энийг бол өдөр тутмын бүрээнд бол хэрэгжүүлж явж байгаа да. За одоо цөөхөн минут үлдсэн гэж надад сайн мэдэгдэж байна. Тэгэхээр та бүхэн яриа явсаар байгаад одоо сэтгэлгээ монголчуудын юмыг хүлээж авах тэрийгээ тэгээд хэрэгжүүлэх зөв гэж бодсон бол хэрэгжүүлэхийн төлөө дуустал явах тухай яриа яваад байна л да. Энэ тэгээ хэдхэн хоногийн өмнө чинь сая юу гарлаа штэ. Лунтангийн болормагийн тэр нөгөө нэг инхийг сахиулах хүчний манай цэрэг дайчдаг өдөрдөж явсан хошуучг нараа баяр магнатай хийсэн ярилцлага байгаа байхгүй юу. Уг нь бол манай цэргүүд энэ инхийг сахиулах үйл ажиллагаанд хэрхэн оролцож ямар шүү байдаг тухай ярьж байгаа юм шиг боловч гарчиг нэг айхтар улс төрчид Сьерра-Леонд очиосаа баялагын балгаас суралцаасаа гэсэн гарчигтай байгаа байхгүй юу. Эцсийн дүндээ инхийг сахиулах хүчийг дэлхийн хэмжээний хүчийг очин очтол нь тэнд иргэний дайн явж байгаа нь ерөөсөө баялага буруу яаснаас. Тий. Сьерра-Леонегийн хувьд бол айхтар жишээ нь Blood Diamond гэдэг цус алмаз гэдэг тэр том жишээ л дээ. Тэрнээс болж үнэхээр иргэний дайн болсон ба. Тэгэхээр энэ бол анханасаа тэр буруу гараар орсон шамш одоо юу гэдгийг одоо тухайн хэсэг бүлэг усууд бас өөрсдийнхөө цэвэр сонирхлын одоо ашигласан гэх мэтэр энэ бол нөгөө ил тод ерөөсөө байх тэр тухайн ор тос байхгүй. Тэрний одоо үр дагавар одоо ийм л одоо иргэний дайн янз бүрийн одоо энэ цус мөргөлдөөнөл хүрэгдэг юм а гэдгийг бол харуулсан л да. Тэгээд яг одоо манай тэгчгэн гэж байгаа биш л дээ. Зүгээр ер нь болгоомжтой байх хэрэгтэй. Хүн тэгээд хэлсэн байл дээ. Тэнд нь очиод энэ бол болгоомжтой байх хэрэгтэй. Энэ дээр бол бид бол бас юу гэдгийг юм да одоо засаглал бол зөв байх хэрэгтэй. Засаглал маань бол сайн байх хэрэгтэй. Иргэдээ сонсдог байх хэрэгтэй. Тэгээ иргэдийнхаа тэр одоо тэр зүйлийг бол одоо хэрэгжүүлэх одоо тэр шаардлагыг хэрэгжүүлэх талаар бол хүчин шармаалт гаргаж ажилдаг байх хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм л да тий. Тэгээд хэрвээ танд чадвах хөрөнгө дутагдаад байвал тэрийг бол бий болгох хэрэгтэй. Тэрийг бол байхгүй гэж суугаад байвал хинч байхгүй гэл ийм байдалтай байж болно. Тийм учраас тэрийг тэгж л байж болохгүй гэдгийг тэр сайн засаглал гэдэг одоо манай одоо олборлох үйлдвэрлэлт одоо эдлийн санаачлагын гол зорилго бол энэ сайн засаглалыг хөгжүүлэхэд бол хувь нэмрээ оруулах, авилгаас урьдчилан сэргийлэх тэр орчныг бүрдүүлэх гэсэн манай гол 2006 онд бол анх эхэлсэн гол зорилт бол тэр л дээ. Тэгээ энэ хүрээндээ явж байгаа зүгээр одоо сүүлийн үед бол энэ уул уурхайн салбар улам ил тод байлгахын хэрээр энэ орлогыг бол зөв зохистой ашиглах хад бол одоо хувь нэмрээ оруулах гэж. Хуучин бол одоо сумын засаг даргад нэг Land Cruiser өгсөн байхыг бол хинч тэр одоо энэ ил тод байдлын санаачлагын тайлан гарахгүй бол мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Тэгэл яг нэг цуу яриа маягтай яваал тэгэл өнгөрч одоо бол манай тайлангаар бол гарч байгаа юм л да. Тэгээ хоёрдугаарт бол тий яг хомигдно хоёрдугаарт бол бас сангийн сайдын тушаал байдгийг. 2010 оны 45 дугаар тушаал гэдэг байдгийг. Тэгээ энэ хэрвээ уул уурхайгаас аливаа нэгэн одоо ханд тусламж дэмжлэг авсан бол тэрийг бүртгээ тэгээ зарцуулалтаа тайлгна гэдэг. Тэгээд манай энэ жил бүр бол энэ сайдын тушаалыг бол биелэлтийг бол одоо юу гэдэг юм гаргаж явдаг гэдэг. Ерөөсөө улам л ихсээд байна шүү дээ. Одоо сүүлийн үед одоо бүр эсэргээр 90 жилүүд их явагдаж байна тий. Одоо энэ тэмдгүүл 90 жил, 80 жил, 85 жил гэх тэр тутмаар ингээл одоо юу гэдэг юм хандив бол нэмэгдээл байна тий. Уул нь 12 онд болсон үндэсний зөвлөлийн хурлаар бол энэ хандиваа болцоогооч гэд бүх одоо шатны одоо засаг дарга нарт явуулсан. Тэгээд нутгийн одоо
одоо баяр болдог. Тэгэл одоо бас л ингээд янз бүрийн одоо учир шалтгаан тайлбар тавиал тэгэл ингээд харагдаал одоо ингээд манай тайлан дээр бүх юм ингээд харагдаж л байгаа. За энийг одоо жирийн иргэн ерөөсөө энэ манай орон нутагт манай сумд энэ компанийнхаа ер нь хэдэн төгрөг өгсөн байна гэдгийг үзэхийн тулд хаашаа хандах вэ? Манай тайлан дээр хараад олборлох үйлдвэрлэлийн тод байдлын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлан гэж жил бүрийн тайлан баг шүү дээ. За ер нь бол жил бүрийн тайлангууд байж байгаа. Тэгээ ярилцлагын цаг дуусч байна л да. Тэгэхээр хамгийн сүүлийн мэдээллийг л би үзэгчдэд хандаж тавих гээд байна. Одоо хөрөнгө санхүү байхгүй хэцүү. Тэрийг бий болгох тухай та сая дурдлаа. Зөв бах. Тэгэхдээ одоохондоо биднэрт шаардхал ирэх хамгийн ямар ч үн төлбөр байхгүй гэж ил тод байхыг шаардах эрх маань биднэрт байна. Тийм учраас тэр мэдээллийг олж авах, тэр арга замыг та бүхэн бас гаргаж үзүүлж тэр мэдээллийг өгч байгаад их баярлж байна. Тэгээд төгсгөлд нь би таныг одоо юу гэдэг юм бэ? Тэр шаардах эрхээ яаж ашиглах вэ? Бид нар зүгээр одоо энийг сумын дарга чинь одоо ийм юм аваад унчаа юу гэж хардаж яхахын оронд хараад шаардах эрхийг л олон нийтэд юу гэж хэлж тайлбармаар юм тий. Тий, бид бол ингээд чадах ятгаараа бол энэ олон нийтэд хүрж байна, мэдээлэл хүргэж байна. Одоо сонин мэдээлэл, телевиз бүх л одоо сувгаар бол хүргэж байна. Тэгээд бол иргэд маань өөрсдөө бол энэ тал дээр одоо болдог бол санаачлагтай идэвхтэй баймаар байна. Тэгэх юм бол одоо энэ манай утас, энэ имэйл бүх хаяг бол нээлттэй байгаа. Тэгэхээр манай вебсайт энэ рүү ороод асуулт сонирхож байгаа зүйлээ бол тавьж болно. Тэгээд энэ дээр бол бидний хаалга бол нээлттэй. Тэгээд энэ дээр бол та бүгдийн бол одоо төлөө бол бид бол хүчин зүтгэнэ гэдгийг бол хэлэх зүйтэй байна. За баярлалаа. За цаг үе үзлэлт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын албаны зохицуулагч цолмоо оролцлоо. Тэгээд нэлээд хэрэгтэй мэдээлэл ялангуяа өнөөдөр өршөөллийн хуулийн тал дээр авилга гэдээ баха ярьж байгаа үед шаардах эрхээ дараа нь хардаж хин нэгнийг авилгах чинь ч юм уу гэж бодохгүй тулд өөрсдөө хариуцлагатай байх тухай яриа энэ цаг үеийн үйл явдалтай бас нэг зарим байдлаар холбогдож байгаа бахаа гэж бодож байна. Ингээд танд баярлалаа, амжилт хүсье. За танд ч их баярлалаа. Анхаарал үзэгчдэд баярлалаа, сайхан амраарай.